Сайн найзуудаа та бүхэндээ өнөөдөр гоё дасгал хөдөлгөөний талаар гоё зөвлөгөө өгье гэж бодоод яг өөрийнхөө бие дээр хэрэгжилж байгаа юугаа. Тэгээ би өнгөрсөн 11 сараас эхлээд өглөө босоод яг алхаж эхэлсэн. Тэгээд алхаж агаад илүү жоох үр дүнтэй байлгамаар санагдаад тэгээ халуун йоганд явж эхэлсэн 11 сарын 15-наас эхлээд. Тэгээ өнөөдрийг хүртэл одоо чинь 4 сарын 26 гэхэд өнөөдрийг хүртэл явж байна. Тэгээд миний жим бол бүр нэлийн тудлаад харгалахад би 92 болсон. Тэгээд өөрөөрөө хасаал нэг хоол молоо багасгаал нэг юу байсан. 85 6 7 болоод тэгээд тэрэн дээр очиж зогссон. Тэгэл би яг халуун йога хийж эхэлсэн. Эхний 2 3 сард болохоор галбиржаад байгаа юм нэг жим буурахгүй байсан. Тэгээ 3 сараас эхлээд хотод хүртэл айгу багасаад, хоол идэх минь багасаад тэгээд одоо яг жим хөдөлж эхэлж байгаа. Бүр ингээд миний бүх хувцснууд амар томддог болсон. Бүр ингээд хэлхийгээд байгаа байхгүй юу? Тэрүүн цавсгой. Ийм болсон биш үү? Халуун йогонд явхад болохоор би хамгийн ихний өдрөө болохоор яг ингээм амар халуун биш шууд гарч ирж байсан. Тэрний дараагаас нь эхлээд дасцсан. Тэгээ одоо бол йогогоо бол байнга өгүүлдэг. Тэгээ ажиллаа игээл заримдаа яг нуруу муруу өвдөхөр йогогоо хийчихээр айгуу гоё болчдөг. Тэгээд одоо яг энэ сараас эхлээд жин бүр айгуу сайн хөдөлж эхлээд миний бүх хувцснууд хамдаад би маш их гоё хаппи байгаа, аз жаргалтай байгаа. Тэгээ нэг хөлс гарахаар ингээд нэг тийм гаднаас ирсэн муухай бүх энерги ч юм уу те. Одоо хүн чинь ингээл өдөр алга янз янзын юм яаж байгаа шүү дээ те. Тохиолдож байгаа. Тэгэхээр чин тэрнээс хүртэл аюу гоё нэг тийм нарийн цэвэрлэж байгаа юм шиг мэдрэмж авч байгаа. Дээрээс нь би бас нөгөө тасгал хийгээд нэг хөлөрдөг хүн биш. Яг нэг тасгал хийгээл нэг 14 хоногоос эхлээд би аюу гоё хөлөрж эхэлдэг болсон. Тэгээд та бүхнийгаа тасгал хийгээрээ яг нэг тасгалаа бариад хийгээрэй гэж хэлмээр байна. Одоо йога бол йогогоор дагнаад, бүжиг бол бүжгээр дагнаад. Тэг би одоо бас гоё бүжгэнд явъя гэж бодож байгаа. Монголд цэцэг Америкт ариунагийн бэлхүүс тасарч явна да. Би жигийн асгаар айгуу гоё юм тайлтай байхгүй. Тэгээд дасгал хөдөлгөөнийг шүтэж байна, йога хийж байна. Тийм гоё болж байгаа. Тэгээд болоог л байгаа л та. Гэтэл амар гоё хаппи. Нөгөө йоганыхоо позыг авахаар би яг ингээд булчингийн суур гарч ирж байгаа нь би бүр яг мэдээд байгаа байхгүй юу. Тэгээ би урд нь ч одоо миний энэ ясаас гарч ирж байгаа. Урд нь ч би 70 хил дээр энэ гарч ирдэг гэсэн бол одоо энэ 80 хил дээр гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр жин ерөөсөө хамаагүй эрүүл байх нь чухал, булчинтай байх нь чухал. Тэгээ хүн түж гараад ирэхээр хамаагүй жингээ дэглэн барьж болдгүй юм билээ. Тэгэхээр ер нь бол өөхөөл булчин болох хэрэгтэй юм билээ. Нэгэнд болцсон бол тэр айгу хурдан өөх болохтай айгу ховор 7 өдрийн 3 хийгээд явхад болно. Тийм болохоор би та нарыгаа өдөр болгон дасгал хөдөлгөөнийг шүтээрээ тэр нь одоо йога хийж болно, бүжиг хийж болно, тэ одоо дуртай фитнес хийж болно. Яг хамарчлалээс хөдөлж байх хэрэгтэй шүү гэдгийг уриалах гээд. Тэгээд энэ хүртэл рилимээ сонсонд баярлалаа. Баяртай. Ястай гоё настай. Сараараа байна. Тасархаа.